Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо Алхамаараа подкастын маань S2 дугаарын 2 дахь удаагийн дугаар эхлэх гэж байна. Энэ удаагийн дугаар бас нэлээд сонирхолтой зочингорж оролцууллаа. Бэмд орж байгаа ирсэн. Юуны төрөнд бэмд орж манай сонсогчдод өөрийгөө давч танилцуулахгүй юу? За энэ өдрийн мэндийг хүргэе бүгдэнд нь сонсож байгаа сонсогчдоо. За тэгэхээр намайг бэмд орж гэдэг. За би бол төрийн цахим хөтөлбөрийн зохицуулалтын газрын нийтийн мэдээллийн дэд бүтцийн нээлттэй хөтлийн газрын ахлах мэргэжилтнэр ингээд ажилладаг. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бид нар бол технологийн талаар юм чөлөөт сэдвтэй ярилцлага. Ямар нэгэн талаар яг баригдахгүй технологийн талаар ярилцсан. Тэгээд миний ч гэсэн толгоонд байгаа ойрын үед ер нь 1 жилийн хугацаанд маш их ашигласан аппликейшн юм технологийн талаараас бэмбагаас эхэлж асууя гэж бодож байна. За ер нь хиймэл оюун ухааны талаар эхлээд асууж гэж бодож байна. Хиймэл оюун ухаан монголчуудад гарч ирснээс хойш монголчуудад яг яаж нөлөөлж ийн вэ? Ер нь дэлхийн нийтэд яг эрэг талаараа ямар нөлөөлөл үзүүлж ийн вэ? Тэгэхээр ер нь бол хиймэл оюуны чиглэлээр миний одоо судалж олж мэдснээр бол хиймэл оюуны гол концепц юм уу гол одоо ойлголт бол ерөөсөө хүмүүсийн бүтээмжийг дэвшлүүлж байна. Одоо бид нар мэдж байгаа тий одоо юу гэдэг чинь ер нь бол хиймэл оюуныг дотор нь бол 3 ангилж байгаа. Narrow AI, General AI, Super AI ч гэдэг юм ингээ 3 ангилт бол дэлхийн нийтэд явуулж байна. Тэгээд яг одоо бол дэлхийн нийтэд Narrow буюу нэг юм тухайлсан юм салбарт одоо юу гэдгийг зураг, видео эвлүүлэх төр AI-ийн туслахууд одоо төлөвч гэдэг юм уу байж идэг тий. За тэгээ нөгөө талдаа дроныг хиймэл оюунтай хослуулсан ч гэдэг юм уу. Эсвэл камерын дээр нөгөө хиймэл оюуны таньдаг ийм алгоритмууд ажилладаг ч гэдэг юм уу. Ингээд тухайлсан салбарт ажиллаж байна. Тэгээ нөгөө хүмүүсүүд хиймэл оюун гингүүд айгүй нөгөө нэг ерөнхий утгаар нь биш нөгөө ChatGPT төвшөнд бас ойлгох шиг байна. Тэгээ нөгөө хиймэл оюун гэдэг өөрөө ойлголт нь яг нөгөө хүний оюун ухааныг дуурайсан гэх юм уу. Яг хүний гүйцэтгэж чадах чадамжтай тийм технологи хийлээд байгаа шүү дээ. Яг үндэ ChatGPT босоод копи жанж болж чадахгүй. Тэгээд ингээд босоод явж мовж болж чадахгүй. Тэр чинь яг нэг юм тухайлсан нэг юм салбарт мэдлэгийн салбар чат хэлбэрээр бидэрт бол илэрж байгаа нэг ингээд хэлбэр байж байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол хүн болгон ChatGPT ч гэдэг юм уу эсвэл төрөл бүрийн генератив ийм төрлийн AI-уудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тэгээд нөгөө агентик AI төрлийн нөгөө өөрчлөлтийн нөгөө нэг үйл ажиллагаа автоматч болгох чиглэлээр энэ төр хийх иймэрхүү юмнууд руу явж тэг гол үнц нь ерөөсөө бүтээмжээ нэмэгдүүлэх. Одоо нэг жишээ нэх юм бол 10 одоо хөгжүүлэгчтэй нэг юм софтверийн компани байлаа гэж бодоход уламжлалт компани байлаа гэж бодоход одоо энэ хэлний модель ч гэдэг юм иймэрхүү хиймэл оюуны бүүн болсон юм технологиуд гарч ирснээс хойш бол тэдний бүтээмж бол нэмэгдчихэж байгаа. Магадгүй нэг хүн 2 хүн хийдэг үс ажлыг нэг хүн одоо өөрсдийн тэр код бичдэг платформ дээр extension байдлаар ингээд хиймэл оюуны төлөвүүд cloud ч гэдэг юм уу зүйлүүд авчираад ингээд шууд кодоо бичүүлээд өөрөө хянах байдлаар ч гэдэг юм уу. Хуучин бол яг 1000 мөр код ингээд бичдэг байлаа гэж бодоход тэрийг бичүүлчихэд илүү үр дүнтэй байлгах ч гэдэг юм уу. Тиймэрхүү тал руу ингээд засах ч гэдэг юм. Ингээд явж байгаа нь ерөөсөө маш их бүтээмжийг дэвшлүүлж чадчихна л та. Яг гой сэдвэр ороод явчлаа. Ер нь миний эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэн хиймэл оюун яг ChatGPT гэсэн нэг салбар нэгжээр нь ойлгоод байгаа л та. Тэгэхээр яг хиймэл оюун ухааны тэгвэл яг технологид гаргаж байгаа дэвшил нь яг юу вэ? ChatGPT бол бид нар бол юм асууж болж байна, лавлаж болж байна. Өдөр тутмынхаа ажлыг ер нь бол хөнгөвчлөлтдөг болчлоо. Мэдлэгийг бодит зэгцтэйгэр их юм те маш ингээд товчоор ерөнхий ямарваа нэг юм мэдээллийг авдаг болчлоо. Тэгвэл яг энэ хиймэл оюун ухааныг бүхлээр технологид яг яаж нөлөөлж байна вэ? Технологиг ер нь миний харж байгаа бол дараагийн түвшинд л гаргаж байна л та. Одоо жишээ нь Microsoft-ийн Copilot гэдэг байгаа. Тэр нь болохоор шууд өөрсдийнх нь компьютер дээр нь хиймэл оюун ажиллах боломжтойгоор ажиллуулчихж байгаа. Тэгэхээр илүү уламжлалт үйлчилгээг одоо бидний хэрэглэдэг MacBook ч гэдэг юм уу тэдний үргэлжлээс хэдэн харав дахин илүү хурдтайгаар ажиллах ч гэдэг юм уу. Тэг үр ашигтай ажиллах. Тэгээд үйлдвэрлэлийн салбарууд ч гэдэг юм уу ер нь ингээд анзаарж байгаа бол хиймэл оюун суурьтай гэдэг ч юм уу хиймэл оюун суурилсан ч гэдэг юм нэг ийм нэртэй тий иймэрхүү технологиуд маш их гарч ирж байгаа. Уламжилт програм хангамжийн ойлголт бол нэлээд
өөрчлөгдөд. Эн чинь өөрөө нөгөө нэг гол нь ийм генератив хийдэг тий өөрөө суралцдаг ийм машин learning ийм бас нэг ийм салбар байгаа тань л да. Тэгэхээр технологийн салбарт бол хамгийн өндөр нөлөө үзүүлж байгаа юм уу? Яала. Химэл оюун ухаанаас уншиж байсан юм л да. Тэгээ химэл оюун ухаанд суурьсан яамдууд байгуулагдана. За химэл оюун ухаан их сургуулийн одоо салбар нэгжид, боловсролын салбар нэгжид ороод ирэх юм бол багш нарын, багш ажилчдын ажил хөнгөлөгдөн ч гэх юм уу те. Одоо жишээ нь би өөрөө багш байсан. Бүх одоо салбар болгонд багш байлаа. Хүүхдийн хичээл шалгалтын материал засна гэдэг бол бидний хувьд бол хамгийн их ажил хийдэг байхгүй. Гэтэл одоо химэл оюун ухааны хэрэг боловсролын салбарт оруулаад ирэх юм бол 700 сурагчтай хүүхдүүдийн шалгалтын материалыг засгаад нэг 10-аас 20 минут ч юм уу те зарцуулна гэх мэтчлэн иймэрхүү мэдээллүүдийг ер нь бол сонссон. Тэгээд яг энэ мэдээллийн хувьд бол та санал нийлж байна. Тий. Гол нөгөө бүтээмжийг дэвшлүүлээд байгаа юм тэр. Одоо жишээ нь Монголч хүртэл сая хөгжүүлэлт энэ төр хийгээд компаниуд бас явж л байна. Хуулийн нөгөө давхцлууд байдаг шүү дээ тий. Одоо жишээ нь юу гэдэг нь тий эдийн засгийн хэрэгчлөөг бий болгоход тулгамдаад байгаа тэр хуулийн ямар одоо зүйл заалт юмнууд байна гэдгийг олж илрүүлнэ гэдэг чинь нөгөө нэг хүмүүсийн хувьд маш олон хуулийн зүйл заалт хоорондоо харьшиж байгаа зүйлүүдийг судалж мэдэх шаардлагатай байна. Гэтэл химэл оюуны алгоритм химэл оюун дээр суурьсан ийм зүйлийг ажилуулснараа илүү тэр одоо нөгөө нэг зарим нөгөө механик үйлдэлүүдийг багасгаад байгаа юм л да. Тэр би нөгөө шитэр юун дээр олон улсын стандартын өдөр дээр үндэсний чуулган дээр хилцүүлэг дээр очсон. Тэгээ тэн дээр манай бас тус солиушны компани захирлаас ярьж ирсэн. Нийтдээ 50,000 орчим гэлөө зүйл заалтай юм хууль гарч ирж байгаа. Тэгээ тэрний хоорондох одоо юу гэдэг нийцэл зөрчилдөөний юмнуудыг илрүүлэх маш хэцүү шүү дээ. Гэтэл химэл оюун дээр одоо яг хүн ажиллавал бол хэдэн жилч ажиллах юм гэдэггүй. Гэтэл химэл оюун дээр суйрлаад бол тэд нар энэ одоо тулгараад байгаа тэр хоорондоо зөрчилдөөд байгаа залтуудыг гаргацсан гэж байгаа. Тэгэхээр тэр хичээл засах дээр бол ямар ч асуудалгүй. Ям гол нь нөгөө багш одоо хоёулаа зөвхөн боловсролын салбар дээр л ярьж байгаа болохоос бүх салбар дээр нэг юм тулгамж байгаа асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр тэр асуудлуудыг бол химэл оюунаар шийдэж байгаа. Ер нь гол концепц нь юу гэхээр давтагдж байгаа үйлдэл. Одоо юу гэдэг нь те давтагдж байгаа одоо хүн бол илүү нөгөө бүтээлч шүү дээ те. Бүтээл сэтгэх, менежмент хийх гэдэг юм уу. Иймэрхүү нэг юм хүн тал руугаа одоо байгалийн нэг юм инстинкт эсвэл скил чадрууд байх. Гэтэл технологи дээр хийдэг одоо нэг юм давтагддаг үйлдэлүүд байж байгаа. Тэр үйлдэлүүдийг энэ бүгднийг химэл оюун суурьтай хийлгээд хүн багш бол илүү түлхүү хүүхдтэй тулж харьцах тэр хүүхдийн нөө IQ-г хөгжүүлэх тэр хүүхдийг ойлгох тэрнээс тэр багш шүнжэнгөө суугаад 700 материал засах биш тэрийг химэл оюун хийдэг багш бол илүү фокус хийх зүйл нь болохоор энэ хүүхд яагаад хичээлдээ муудаад байна чиний яг чадахгүй байгаа юм чи юу вэ гэдэг ч юм уу иймэрхүү тал руугаа явах нь ирээдүйн юм тренд. Тэгэхээр боловсролын салбарт бол энэ тэгээд хууль зүйн салбар те батлан хамгаалах салбар гэдэг ингээд бүх салбаруудад бол ингээд угаасаа ороод ингээд наа чи үнэхээр гой үнцэг байна. Тэгэхээр шалгалтын материал болон бусад шалгалтын материалыг засахад бол багш хүний хамгийн их цаг дэвтэг засахад яваад байдаг. Энэ EBS харах юм бол тэгэхээр тэр цагуудыг яг өөр чинь дөрөнд хэлсэн хүүхдтэй илүү харьцах, тулж харьцах, хүүхдийн зөөлөн ур чадваруудыг хөгжүүлэх тал дээр юу цагаа гарах юм бол боловсролын салбарт илүү ахис дэвшил гарнаа гэж байна. Тэгээд ер нь хуулийн зүйл цацатын зөрчлийг хоорондын хамаарлыг олж тогтоогоод байгаа бол химэл оюухан бол маш өндөр зэрэглэлд хөгжиж байгаа юм байна гэдэг зүйлийг бас таны ярианаас ойлголоо. Тэгээд дараагийн нэг тулгамжийн асуудлууд ингэж байна л да. Технологийн төвшил гарч ирж байна. Химэл оюуханууд үржиж байна. Яг энэгүүгээрээ яах вэ гэхээр ажлын байр цөөргөн болоо гэж хүмүүс айгаад. Бидний юу хэрэггүй болчих юм шүү те. Химэл оюуханыг бүгднийг шийдээд магадгүй худалдаа үйлчилгээний салбарууд үйлчлэгчтэй химэл оюуханаар ажиллаад химэл оюуханаар хариулт өгөөд те 8 хийгээд ингээд явчих юм бол бүх салбарт ер нь хүмүүс маш их цомгдох болчих юм шүү гэсэн айц байгаа. Энэ тал дээр химэл оюухан яг ажилчдыг цомгдохгүй байх тал дээр ер нь ямар бодлого баримталж байгаа. Зөв. Явгасаа яг хөндөгж байгаа сэдвэн тэр шүү дээ те. Би бас нэг Джейсон Хуаны яриа энтриг сонсоол. Тэгэл ер нь бол нөгөө технологийн том гигант компаниудын захирлуудын
ер нь бол тренд болж байгаа хүмүүсүүдийн яриаг сонсож жоохон судалж сонирхдаг. Тэгээд тэдний ярьж байгаа зүйлүүд бол энэ бол ерөөсөө ийм одоо шууд хүнийг ажилгүй болгох ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл биш юм аа гэд ярьж исэн. Тэгэхэд би өмнө хийж исэн зүйлээ ойлгосон байхгүй. Тэр юу гэсэн гэхээр би нэг оюутан байхдаа бакалаврын зэрэг хамгаалах дээр нэг оюутан байж хад нэг электроникийн чиглэлээр нэг ийм автоматжуулалтын төхөөрөмж хийж исэн. Тэр нь болохоор би ч нөгөө нэг цэргийн салбар суурьтай. Тэгээд тухайн үед бол нөгөө радио телеграфч ингээд холбооны салбарын одоо телеграфчд гэж байдаг байсан л да. Тэгээд телеграфчд юу хийдэг вэ гэхээр та нар одоо мэдчихэв нөгөө морз гэл байдаг шүү дээ. Гараараа ингээд цогтдог дээ. Да ингээд цогтдог. Тэр нь хоорондоо бол нөгөө нэг хэсэнд одоо инкриптлэгдсэн мэдээллүүдийг л хоорондоо нууцтай мэдээллийг солилцох зорилготой бас аргачлалуудын нэг байдаг. Тэгэхээр энэ дээр би анх ер нь энийг автоматжуулах боломжгүй мүү гэж хараад тэгээд электроникийн чиглэлээр суралцж байсан болохоор бас микроконтроллер дээр энэ төр судалж агаад тэрийг нэг анх автоматжуулж хийж исэн. Ангийнхаа нэг хүүхдтэй бас хамтарч исэн. Тэгээд тэрийг гаргачаад сүүлдээ нөгөөх нь маань нэлийн дэмжигдээд анги салбаруудад нэвтрүүлэх төвшөнд ингээд ирсэн. Цэргийн анги салбаруудад. Тэгээд тэр төвшөнд ирээд 30-40-од ангийн захирагч нар юм цугларсан нэг юм ангийн захирагч цугларсан нэг юм цуглалтан дээр би танилцуулаа явуулжсэн чинь. Гэхдээ наад бол чи одоо чиний наад хийж байгаа ямиг хийж гэрч одоо хүн ажилгүй болчих юм шүү гэж асууж ирсэн л да. Тэгээд би болохоор тэр тухайн үед юу гэж тайлбарлаж ирсэн гэхээр үгүй хүн болвол энийг ингээд нүтгэхэд хүний гар ингээд цуцсан. Тэр чинь ингээд зарим нэг 60 минут ингээд цогч байгаа байхгүй. Тэр оронд чинь маш ингээд бага хэмжээний алдаа гаргахад про мэдээ авах боломжтой. Одоо жишээ нь тийм бүр гашуун туршлагач хүртэл байдаг шүү дээ. Телеграфийн юун дээр B үсэг 2 билүү ойролцоо цогтیں۔ Ойролцоо тэмдэгттэй байхгүй. Цэгээрээ ч билүү ялгаатай юм байдаг. Тэгэхээр бат гэдэг одоо хүнийг шагнах гад командлагч нь юу гэдэг чинь те одоо гавья байгуулсан хүнийг батыг дууд гэдэг мэдээг өөр нэг салбар руу телеграфаар явуулсан чинь батыг бууд болгоод тэгэхээр чин тэр чин ингээд аюу аюултай байна шүү дээ. Тэгэхээр би нөгөө хэлэх гээд байгаа юм нь болохоор микроконтроллер ирлээний тасалдал бол тэр чинь алдахгүй байхгүй. Ягаад тэгэхээр тэр чинь тэг нэг гэсэн юм сигнал явж байгаа. Тэн дээр алдна гэсэн. Хүний булчин одоо юу бол алдах магадaltaй байдаг шүү дээ. Нөгөө талд нь хүн бас дахиад сонсож байгаа. Дахиад алдах магадaltaй. Тэгэхээр үгүй хүн бол илүү одоо юу гэдгийг те энэ хийдэг энэ татагддаг үйлдэлээ автоматжуулж болох үйлдэлээ одоо ингээд автоматжуулчихна. Хүн одоо юу их вэ гэхээр илүү компьютер дээр суугаад тэр ирж байгаа текст мэдээллүүдийг хувиргах ажлууд руугаа орох ч гэдэг юм уу. Эсвэл илүү бүтээлч байдлаар дахиад одоо ингээд инновац хийж болох ийм нөгөө ажлын бүтээмж тал руугаа өөр зүйл рүү орно. Тэрнээс энэ телеграф хэрэггүй болчлоо. Телеграфч хэрэггүй болчлоо. Одоо энэ хүн ажилгүй болчлоо гэдэг ойлголт биш юм аа. Хүний зүгээр ажлын байр ингээд хөвсөн өөрчлөгдөх тал руугаа л орж байгаа. Яг тэрнтэй ижилхэн тэр хүмүүсүүдийн яриаг сонсоход бол үгүй хүмүүний ажил бол байна. Харин ч одоо хиймэл оюуны салбарт бол бүр олон ажлын байрууд гарах гэдэг шүү. Тэгэхээр зөвхөн хүнтэй нүүр тулж байгаа нөө чаленж гэх юм уу одоо сорилт нь ерөөсөө хүн өөрийгөө хөгжүүлэх дараагийн төвшөнд гаргах юм олж мэдэж хийх л асуудал байна. Тэрнээс яг ингээл за багшиг ажилгүй боллоо маргааш. За тэрийг ажилгүй болголоо. Энийг ажилгүй болгодог. Тэгээд бас дээрэс нэг юм нь манай яг энэ салбар дээр нэг манай байгууллага чинь үндсэн чиг үүргүүдийн нэг нь болохоор төрийн үйлчлэгийг хүн хүлээхэд түргэж байгаа шүү дээ. Операторын гормоор. Тэгэхээр миний бас нэг санаачлаад байгаа төсөл нь юу вэ гэхээр виртуал үйлчлэгийн ажилтан байя л гэж. Тэгээд бид энийг ийм хиймэл оюун дээр суйрлуулад хөгжүүлэе гэдэг ийм төслийг бас манай ажлын хэсэг гаргаад ингээд ер нь бол дуусгацсан байж байгаа. Тэгэхээр энэ дээр бас олон улсын ч гэдэг юм уу дотоодын санхүүжилт юмнууд татаад ингээд ажиллуулж чадах юм бол нөгөө талдаа цахим ур чадвар юмыг бууруулна. Манай дээр чинь бол хурдан цэг гэдээ байгаа. Тэр хурдан цэгүүдээр бол маш олон хүмүүсүүд бол ирж үйлчлэгээ авдаг тий. Тэгэхээр тэрэн дээр бол нэг бат гэдэг ч юм уу нэг үйлчлэгийн ажилтнаа сууж байгаа. Тэгэхээр тэр ажилтныг илүү үр бүтээмжтэй буюу манайх одоо офс дээр ч гэдэг юм уу тий. Дараагийн нөгөө нэг цахим ур чадварыг сайжруулах сургалтандаа ч гэдэг юм уу эсвэл одоо цахим шилжилтийн үйл ажиллагаатай холбоотой орон нутагт байлаа гэж бодоход илүү бүтээлч ажлуудаа хийгээд яг бүтээлч ажил хийдгүү гэж байгаа юм биш. Тэр хүний давтагдж байгаа ажлыг виртуал одоо хиймэл оюун суурьс үйлчлэгийн ажилдаар хангана гэж.
Тэгээ виртуал ажилтан бол тогийн нөхцөл, интернет холбоотой нөхцөл за өөр дөрөө байгаа тэр технологиороо дамжуулаад иргэнтэй харьцаад төрийн үйлчилгээг гаргаж явах болно. Нөгөө талдаа юу гэдэг иргэн бат гэдэг нөхөр үйлчилгээний ажил дээр хүрээдэр штэ. Хурж ирлээ тэр хүн үйлчилгээ авах гингүүд нөгөөх нь хүн л улсан хойно 0 явж болно. Ядарсан байж болно. Эсвэл стресстэй байж болно. Эсвэл одоо юу гэдгийг бас шинээр орцсон ур чадвар нь дотоо байж болно шүү дээ. За би таны үйлчлэгийг авч чадахгүй байна ч гэдэг юм уу. Тим юм асуудал. Ер нь зөндөө асуудал гарч болно. Тэгэхээр бид нар тим одоо химэл оюун суурьсан үйлчлэгийн ажилтан гаргаж чадах юм бол нөгөө талд хүмүүсүүд киоск руу орооч гэдэг юм уу. Гар утас руугаа ороод одоо өндөр настай хүмүүсүүд бол оролдоол зарим нь авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй ажиллах тэр нөх хүмүүсүүд ерөөсөө тэр виртуал үйлчлэгийн ажилтнтай ингээд ярилцах яриа суурьтай үйлчлэгийг авах ийм концепцийг бас яриад байгаа. Тэгэхээр бид нар бол яг энэ агуулгын хүрээнд бол ажилтнаа ингээ байхгүй болгох гэж байгаа юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ тийм биш. Тэнд байгаа хүмүүсүүд илүү өөр ажил руу төлөвлөлт менежментийн ажил руу гаач гэдэг юм уу. Ороод ингээд байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх. Бүр нөгөө талдаа төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх ийм агуулгатай төслийг бас хийгээл явж байна. Гайхалтай. За тэгэхээр ер нь бол ажлын байр маань яах вэ гэж санаа зовж байгаа хүмүүс энэ подкастыг үзчихвэл манай бимт орч байна гайхалтай хариултыг өглөө. Ерөнхийдөө бол та бүхний ажлын байр бол алга болохгүй. Харин бол ур чадвар чинь шинжлэхдэх хөлбөрлөл явна гэсэн ийм санааг бол илэрхийлж байна. Тэгээд бас маш гоё баялаг кейсээр дэлгэрүүлээд тайлбарлаад өглөө. За ямар ч дараагийн асуулт бол илүү одоо чөлөөт асуулт. Ер нь ойрын хугацаанд манай Бимбагийн яг хувийн өөрийн хөгжүүлэхэд төлөвлөгөө менежментэд бас оролцогчдоос асуудаг өөрийн карьер зураглалыг хэрхэн гаргаж байна. Энд бол илүү оюутнууд өсвөр насны үеийн залуучууд их сонсдог учраас бас оролцож байгаа зөрчин болох маань хувийн өөрийн гэсэн нэг тийм зураглалтай байдаг. Хэрвээ нууц шил энэ талаас нь бидэрт богдох болцсон. Карьерийн хувьд бол би ингэж харж байгаа. Ерөнхийдөө за мэдээ зарим хүмүүсүүдийнх бол маш тодорхой байдаг те. Одоо би яг ийм хүн болно эсвэл маш сайн эмч болно ч гэдэг юм уу. Маш сайн ийм цэргийн хүн бол одоо би ингээ генерал болно ч гэдэг юм уу. Ингээ тодорхой байгаа. Минийх болохоор ерөнхийдөө өөрийгөө ялан дийлэх юм уу. Өөрийгөө сориод дараагийн төвшөнд гаргах гэдэг дандаа нэг ийм 10 жилээр юм уу төлөвлөж байгаа. Тэгэхээр шууд би 70-таад ийм байх. Яг энийг л хийн гэдэг юм хатуу тийм ийм зорилго бол байхгүй. Зүгээр л би өдөр тутам сайжирч яхад болоо гэдэг нэг ийм жижигхэн төлөвлөгөөтэй. Тэгээд ойрын 10 жилийнх нь бол за ойрын 10 жилдээ салбартаа юм болчих. Дараагийн салбар руу ороод үзчихье гэдэг юм уу ингээд ерөнхийдөө төлөвлөлөө явуулдаг. Тэгээ яг зөвөр хэлэх гол санаа нь гэх юм бол ерөн зүгээр аливаа салбарт ороод өөрийгөө сориод тэгээд бас дараагийн чадахгүй салбар руугаа ингээд ороод хуучин ч нь бол нөгөө социалист нийгмийн үед ч гэдэг юм уу те. Эсвэл одоо бүр өндөр хөгжсөн орнуудад бол яг нэг юма барайл явахгүй болохгүй шүү дээ. Миний зүгээр харж байгаа өнцөг Монголд бол илүү олон төрлийн чадвартай салбар бүрийн мэдлэгтэй энтер байх нь бас их хэрэгтэй юм уу да. Яг хэрэгтэй гэдэг нь болохоор хөвөний хөгжилч тэр нөгөө талдаа ямар нэгэн компанид ажиллаж байгаа эсвэл өөрийнхөө компанийг нээсэн болвол та зөвхөн би нэгтлээ штэ би миний компани одоо технологи мэдхгүй гэж сууж болохгүй те. Тэгэхээр төрийн албанд ажиллаа ч гэсэн би зөвхөн юу гэдэг бичиг баримтлал боловсруулж чад гэдэг биш те. Олон улсын тренд нь яагаад байгаа те. Яавал ер нь энэ төрийн бүтээмж нэмэгдэх яавал үр ашигтай бид нар ажиллаж чадах юм ч гэдэг юм уу. Иймэрхүү чиглэл рүү явж байгаа. Яг хөө зөвөр ойрын 10 жилдээ төлөвлөж байгаа нь ямар ч л байсан би дахиад нэг магистра менежментийн чиглэлээр сурах төлөвлөгөөтэй байна. Илүү одоо би одоо техникл юм суур одоо инженер хийх ч гэдэг юм уу код бичих нэг иймэрхүү чиглэлтэй биш. Илүү project management ялангуяа IT project management ч гэдэг юм уу. Технологид суурилсан төслийг удирдах авч яваад төслийнхаа үр дүн гаргах ч гэдэг юм уу. Иймэрхүү чиглэл рүү маш их сонирхож байгаа. Тэгээд магадгүй төрийн албанд ажиллаж байгаа учраас магадгүй нийтийн удирдлага ч гэдэг юм уу. Тиймэрхүү чиглэлээр сурах юм бол бас салбартаа ингээд ахиж твшээд явах магадaltaй нэг тиймэрхүү төлөвлөгөөтэй байна да. Манай Бимба чинь яагаад Бимбага түрүүнд зочноор танилцуулахтай сонирхолтой зочин бэ гэсэн гэхээр миний мэдх юм бол их олон карьер шилжилт хийж байгаа. Тэ? Ингээ шилжилтүүлдэг. Гэхдээ тэр шилжилтүүлэлт бол маш амжилттай хийж байгаа. Ийм залуу гэж хараад байгаа. Тэгэхээр энэ карьер шилжилтүүдийг энэ хийхэд тийм мэрэгчлээ ч юм уу, тэнэглэг ч юм уу
нэг тийм айц ч юм уу юм гарч ирсэн үү? Яг өөр салбараас өөр салбар руу орно гэдэг бол ер нь хүнээс бол их зориг шаарддаг л дээ. Одоо жишээ нь би өөрөө боловсролын салбарын хүн. Би одоо бизнесийн чиглэл рүү орох юм бол надаас бас л дахиад л бүх зүйлийг эхнээс нь эхлэх. Магадгүй яг одоо энэ бизнесийн чиглэлдээ 20 жил явцсан тийм мэрэгчлэнээс буцаад би шинээр орж ирж байгаа мэрэгчлэн гэдэг бол бас надаас өөрөөс маш их золиос ч юм уу их хичээл зүтгэх шаарддаг. Жишээ нь би боловсролынхаа салбарыг илүү хөгжүүлээд явчих болох байтал яагаад ингэ шинэ салбар руу орж ирж байгаа юм бэ гэж заримдаас өөрөөсөө асуух шалтгаан ч юм уу шаардлага ч юм уу гардаг л байна. Яг энэ тал дээр бимбогод юу гэж боддог? Яаж энэ зөрөгтэй шийдвэрүүдийг гаргах гэж асуу. За яг ганц тогтхын хэлдгээр бол одоогор бол нэг 2-3 салбараар солиод явж байна. Ер нь бол ажлын туршлага бол 10 хүрэхгүй жил байгаа. 7-8 жил. Гэхдээ 3 салбар солисон. Шалтгаан нь юу гэхээр анх цэргийн сургуулийг офицероор төгсөөд за тэгээд цэргийн холбооны салбарт ингээд бас тодорхой хэдэн жил ажиллаад за тэгээд олон улсын инхийг сахиулах ажиллагаанд бас оролцоод ингээд явж исэн. Ер нь бол одоо илүү нөгөө нэг юм цэргийн суурьтай юм зүйлүүд бол надад байсан. Гэхдээ миний итгэл үнэмшил гэх юм уу миний нөгөө нэг уншдаг ном одоо энэ чиглэлүүд намайг юу руу чиглүүлдэг байсан юм бэ гэхээр ер нь нэг юм тухтай бүсд орсон болвол тэндээсээ гараа. Чиний хэрвээ гэхдээ чиний зорилго чинь өөрөө хөгжиж дэвшигч гэдэг юм уу маш их юм сурах ч гэдэг юм уу иймэрхүү зүйл рүү явж байгаа бол тухтай бүсээсээ гар сурах нэг юм агуулга яваад байдаг. Тэгэхээр би бол яг нэг юм 4 жил орчим яг цэргийн салбарт ингээл ажиллаад ингээл явж байгаа. За би одоо ингээд илүү нэг технологи талтай сонирхолтой байгаад байна. Тэгээ яг энэ салбартаа би ингээд ажиллахлаар технологи салбарын хувьд бол жоохон ингээд хоцрогдох гээд байгаа ч юм уу тийм мэдрэмж төрж исэн. Тэгээд за би хэрвээ карьераа солиул яах вэ гэдэг юм а бодсон. Тэгээд за ер нь бол магистра би өөрийнхөө сонирхож байгаа мэргэжлэр хийгээд үзье гэдэг шүтэст яг утасгүй холбооны мэргэжлэр буюу ер нь харилцаа холбооны мэргэжлэр ингээд магистра хамгаалаад тэгээд тэрэн дээрээ бол би бол бас 5G ч гэдэг юм уу өөрийн холбооны технологиуд юмнуудыг үзсэн. За тэгээ яг энэ чиглэлээр ажиллаж үзье. Ер нь Монголд хамгийн топ компаниуд нь юу юм? За мэдээж бол Mobicom, Unitel байсан. Skytel ч гэдэг юм уу компаниуд байсан. За тэгээд ер нь л хэрвээ би ажлын одоо карьераа одоо ингээд солих байгаа бол одоо энэ чинь ингээд шууд цэргийн мэргийн ажилласан тэр туршлага юу ч хэрэггүй болж шүү дээ. Тэгээ дээрээс нөгөө нэг цэргийн хүмүүсүүд чинь нэг юм хатуу тогтсон юм одоо сэтгэлгээ байдаг нь одоо ингээд цолтой хэрэгэмтэй те. Тэгээд одоо энэ салбартаа би хурандаа генерал болно гэсэн юм амбицтай энтер байж байгаа шүү дээ. Тэнгүүт надад бол цэргийн салбарт зөндөө ийм тухтай юм байсан. Би яг цэргийн салбарынхаа яг ингээд нүүр бартан бэлгээд холбооны бүр ингээд бүх зэвсэгтүүчний холбоочдын тэмцээнд ороход бол ороод 2-3 медаль аваад ингээд гараад явж чаддаг байсан. Тэгээд би ингээд карьерийн шилжилт хийж байгаа зорилго нь би бүр илүү энийг наривч судлаа. За яг үүрийн холбооны технологи нь яа гэв. Ингээд би гарах шийдвэрээ бүр бөө юм болж ажил гаргаж байгаа шүү дээ. Тэр чинь зөвөр яг нэг өдөр гаргаж байгаа. Тэгэл гаруул яах вэ? Тэгэл гэр бүлийнхэн юу гэж бодох вэ? Манай өвөө ч юм цэрэг юм цэрэг цагдаагийн хүн тэгэл хүмүүсээ дургу байх амар олон юм хүчин зүйл нүүр тулж байгаа. Гэхдээ миний зорьсон зорилго нь зорилгоод байгаа дээ шүү дээ. Хүсэл мөрөөдлөд байгаа дээ шүү дээ. Яг энд минийх одоо болцоод наа сонирхол бол ингэ биш байна гэд. Тэгээд ингээд анх хүчээр гарч ирсэн. Тэгээд гараад Азтай нь яг ингээд өөрийнхөө хүсэж исэн компанид Unitel-д ингээд тэнцээд тэгээд шалгалтын нөгөөд ингээд ороод 1 жил бас Unitel-д ингээд мэрэгчлэрээ ажилласан. Тэгээд би тэнд ажиллахад юу мэдэрсэн гэхээр би айрамд ингээд өөрийгөө те холбооны мэрэгчлэр аваа болчлаа хөөрхөн байна гэж бодоодсэн чинь ийшээ ороод шууд аналог буюу одоо суур одоо технологиос тоон технологи руу ингээд шилжээл тэн дээр ингээд ажиллахад мэдгүй юм асар их гарч байгаа. Ерөөсөө би Unitel-д ажилласан 1 жил бол ерөөсөө л хурцгаар хөтөлбөрт орсон юм шиг л юмнаас сурж байгаа шүү дээ. Маш их юм сураал. Тэгэл тэрэн дунд чинь ганцхан техникл юм сураад байхгүй. Ер нь цэргийн биш хүмүүсүүд хавт олон яаж байд юм бэ? За ямар үед цэргийнхэн давуу талтай, ямар үед энгийн хүмүүсүүд бид нар бол тэгж ярьдаг нөө цэргийн хүмүүс чи энгийн хүмүүс гэж ярьдаг байхгүй. Тэгээд энгийн хүмүүсүүд нь ямар байдیں, цэргийн хүмүүсүүд нь ямар байдیں. Ингээ ялгаа энтрийг мэдэрч байгаа байхгүй. Тэгээ 1 жил болсон чинь окей овоо гайг болчлаа шүү. Нөгөө салбартаа ямар ч лсэн би дагаад энэ салбарын юмнуудыг хийх чадaltaй болоод юмнуудаа мэддэг болоод гэсэн. За ингээд ирсэн чинь одоо би яах вэ?
Чи бивдэр чи яг ингээ инженер хийгээд байх чинь сонирхол байна уу гэсэн чинь өөрөөсөө асууж байгаа шүү дээ. Чи үгүй байх шүү. За арай нэг жоохон өөр юм хийх юм байна. Одоо ингээд холбооны салбараа ингээд судлаад үзэхлээр цэргийн холбооныхаа салбарыг мэдчихлээ. Энгийн холбоо юм байт юм байна. За одоо тэгвэл газрын холбоо буюу ер нь бол ийм нөгөө нэг онцгой байдал цагдаач гэдэг юм уу те. Иймэрхүү компаниудад хэрэгэлдэг ийм зүйлүүдээр ажиллаж үзээ л да. Тэгээд тэн дээр ч бас нэг жоохон менежерийн төвчний албан тушаал позишн байсан. Тэгээд тийшээ орж үзээгээ. Тийшээ ороод тэгээд тэн дээр чи анх тэр чинь нөгөө олон улсын компани тэгээд бас дээрэс нь ийм борлуулалт хийдэг. Тэ нэг жоохон бизнес борлуулалт чиглэлийн ойлголт аваад ингээ явж. Тэгээ явж исэн чинь дахиад төрийн албанд орох нэг ийм одоо ажлын санал тавиад. За манайх бол ингээд цахим шилжилт одоо юу гэдэг те. Одоо орчин үеийн бүх технологиуд ингээд яана гэдэг. Ингээд бодсон чинь за зөвхөн харилцаа холбооны салбар тэр дундаа одоо утасгүй холбооч гэдэг юм уу. Энэ бол яг туйлын миний сонирхол биш юм байна. Бүр том зураглалаараа дэлхийн нийтийн цахим шилжилтийн чиглэл рүү орж юм мэдэх хэрэгтэй юм байна. За Монгол улс цахим шилжилтэд яаж бэлэн байдлыг хангаж байгаа. Энэ рүү ороод судлаад үзээгээ. Тэгээд ийшээ орж ирэх ч гэдэг юм уу. Ингээл шилжээл яваад. Гэхдээ шилжилт болгон дээр тулгамдж байгаа мэдээж асуудал байгаа. Тухайн байгууллагатай би 1 жил ажиллачлаа гэхэр чинь боломжийн цалинтай ажиллаа хийж чадж байгаа нөхөр бол нэг гарах марах бол нэг юм сонирхол биш шүү дээ. Тэгэхээр би хэрэгээр гараад ороод дараагийн юмтай дахиад 0-оос нь эхлээд байгаа байхгүй юу? Өөр гараад ороод 0-оос нь эхлээд байгаа шүү дээ. Хүмүүсүүд яадаг вэ гэхээр би юм туршлагатай гэж нэг газар очивол туршлагаараа ингээл үргэлжлүүлдэг шүү дээ. Би бол дандаа ингээл салбар солих сонирхолтой ингээ яваад. Тэгэхээр одоо энэ салбарт ороод бас 1 жил гараа ажилласан. За ер нь бол ингэдэг юмнуудаа ингээд мэдсэн. Тэгээд яг хөө миний зорилго бол ерөөсөө л өөрийгөө 0.1 байт юм уу мэдхгүй нэг тодорхой хувиар сайжруулаад тэр тухтай бүсээс тогтмол хугацаанд гарч их л зорилготой. Гэхдээ төгс болох миний бол зорилго биш. Зүгээр л мэдхгүй хүн болсон хойно тэгэл баг зэрэг сайжирж яах нь л зорилго. За ингээд подкаст юм сонсож байгаа залуучууд бол карьерийн шилжилт ингэж хийж байгаа. Манай зочны бас ярилцлыг сонсоод үзээрэй. Тэгээд ямар бас зарим шийдвэрүүд гаргаж бас түүний ард нэлийн бодлоготой шийдвэрүүдийн ард карьер бол шилжилтүүд хийж байгаа. Тэгвэл энэ зүйлийг бол шууд сэтгэл гөөрлөөрөө хийгээд яваад идэг зүйл биш гэдгийг бас ойлгож байгаа. Энэ бол бидний авах хэрэгтэй хамгийн чухал зүйл байна. Тэгээд бас үнэхээр сонирхолтой зөрчсөн байгааз. За тэгээд үргэлжлүүлээд ер нь бол подкаст мөн өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд би багаас асуугаад ер нь таны хэрэгэлдэг 3 технологи хамгийн их ашигладаг тий бүтэмжийн нэмэгдэх чиглэлээр тий хамгийн их таны бүр ингээд дадал болгоцсон. Энэ 3 технологийн талаар манай сонсогчдод хуваалцаач. Эпч юм тий ер нь бол одоо менежментийн чиглэлээр би нэг төлхөө нэг багаа удирдах өдөр тутмын үйл ажиллагааг одоо зохион байгуулах тэгээ нэгжийн даргын өмнө тэр одоо багийн үйл ажиллагаа бүтэмжийг тайлан төлөвлөгөө бүх юмыг шууд хариуцж байгаагийн хүрээнд бол нэгт бол Trello гэдэг хамт олонны юм аппликейшнийг ашигладаг. Бидэд бол Trello дээр ажлаа төлөвлөөд за тэгээд нэгнтэйгээ шеэрлээд ажил болгон дээр нь гүйцэтгэлийн хугацааг тавьж өгөөд ажлын дундах репортууд тэгээд прогрессүүд нь юу байгаа тиймэрхүү юмныг бол өдөр тутамдаа бол хэрэгжилж байгаа. За энэ бол хамт олонны хүрээнд хувьдаа бол би нөө Microsoft to-do list гэдгийг ашиглаждаг. Надад нэг санаа төрөгч юм уу эсвэл шууд одоо юу гэдгийг дарга нартай ярилцж байгаад бид нар шийдвэр гаргах гэж байгаа бол тэн дээрээ би ингээд тэмдэглэл хөтлөөд шууд таскууд үүсгэж орхичдаг. Тэгээ эргээд тэр лүгөө оронгууд энэ дээр юу ярьж байлаа гэд тэн дээрээ төлөлт гаргаад ингээ явчихдаг нь илүү нөгөө нэг ажлыг ингээд одоо орхигдуулдаг гэх юм уу. Зарим хүмүүс ч марг надад одоо юу гэдэг агентлагийн дараагаас ийм ингээд ярьчаад тэрийг баг зарим юмнууд мартцсан байгаа шүү дээ. 10 70-ын 9-ийн санаад нэгийн ч юм мартсан. Тэгэхээр би 10-ыг нь бичээд авцсан байдаг учраас 10 дахь гүйцэтгэл нь гаргаж ирдэг ч гэдэг юм уу. Тэгээд зөвхөн ажилд гэлтгүү хувийн юун дээр ч гэсэн ч ихнэр тим ячраа галгингүү тэр дээрээ биччин. Тэгээд тэр дээрээ тонхын ремайндер хийгээд орхичин ч гэдэг юм. Тэгээд ингээ хийх ажлуудаа бүгдийг сайхан төлөвлөждөг юм to-do list бол надад атайхан байдаг. За тэгээд мэдээж бол ChatGPT төрлийн нэг иймэрхүү ер нь бол хэлний модель юмнуудыг бол ашиглаж бас бүтээмж юмнуудаа дээшлүүлэх иймэрхүү нэг юм ерөнхий нэг юм 3 л технологи байна да. Тэгээд өөр яг өдөр тутамдаа хэрэглэдэг бол зөндөө. За саяны асуусан 3 технологиг бас подкастын дараа хавсаргаад та бүхэндээс оруулж сонирхуулъя. Тэгээд ямар ч гэсэн өнөөдөр миний урилгыг хүлээж авч сонирхолтой технологийн дэвшлийн болон өөрийн карьерийн
зураглалын талаар, одоо шилжилтийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн. Ямада баярлалаа. Тэгээд хамгийн одоо подкастынхаа төгсгөлд та сонсогчтой хандаж хэлэх зүйлийн үйл одоо танд энэ талтан хорон үлдээе. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг миний ажил мэргэжил их бага хэмжээгээр дандаа нөгөө технологитой холбогдож явдаг учраас ирээдүйн чиг хандлага бол ер нь миний ойлгож байгаагаар миний олж мэдснээр бол ойлгомжтой болж байна. Технологи суурьтай бүх юмнууд явах гэдэг. Одоо нэг уламжлалт зүйлүүдийг чинь технологи руу дандаа шилжүүлээд шүү дээ. А чи уламжлалт аргаар явж байгаа бол тэр чинь хоцрогдох хандлагатай байна гэсэн ойлголт яваад байгаа. Уламжлалтаар бид нар одоо лангуун дээр бараа авчрал тавиал зогсоол зарах юм уу? Эсвэл цахим орчинд өөрийнхөө пэйжийг үүсгээд өөрийнхөө бараа бүтээгдэхүүн сурчлаад бүх юмыг автоматжуулаад онлайнаар ягаад хүний оролцоогүй болгоод бүрэн автоматжуулаад зарах юм уу гэдэг хоёрыг бүтээмж тэнгэр газар шиг байна. Тэгэхээр зөвөр хэлж байгаа санаа нь та ямар ч мэрэгжлийн хүн байгаа, ямар ч мэрэгжлийн хүн байж болно. Гэхдээ технологи суурьтай, технологитой холбоотой үйл ажиллагаа бол салшгүй болж байгаа шүү. Тэгэхээр их бага хэмжээгээр би одоо философи хүн, би түүхийн ухааны хүн гэхээс илүү энийг технологитой холбоо. Одоо чинь технологи гэхээр л бид нар ингээл өнөөдөр ингээл химэл оюуны машин learning-ийн инженер болох шаардлагагүй шүү дээ. Зүгээр л интернетээр ороод судлаад ерөнхий ойлголтуудыг аваад зах зээлийн тренд нь хаашаа яваад байгаа. Иймэрхүү чиглэлээр бүгдийг сайхан судлаад тэгээд тэр судалсан ойлгосон мэдлгүүдээ өөрийнхөө хийх гэж байгаа төлөвлөж байгаа ажил бизнестэй энэ төр оруулаад ингээд явах нь бидний бүтээмжийг бол зайлшгүй жоох нэг одоо тодорхой хэмжээгээр бол өсөх нь бол тодорхой. Тэгэхээр ямар ч байсан технологиг хэдүүлээ өдөр тутамдаа ашиглаж технологитой хөл нийлүүлэн алхацгаая л гэж одоо уриаллаа. За баярлалаа. Тань цаашдаа ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд Алхамаар подкастынхаа дараагийн дугаараар дахин уулзцгаая. Түр баяртай үзэгч.